нийтлэг зүйл бол хувцас үлгдэг бол бид нар дэрээ үлгдэг. Тэгээ өдрийн унтлагын цагаар авчираад дэрээ гаргаж ирээд хүүхдүүд унтдаг. Хамгийн гол нь хоол идээд дуусны дараахан сургууль даяараа сурагчид, багш ажилчдгүй бүгд нэгэн зэрэг унтах нь аягүй чухал. Өнөөдрийн энэ подкастыг үргэлжлүүлэн үзэхээс өмнө би таныг манай багийн гишүүн болохыг урьж байна. Юу хийх вэ гэхээр манай YouTube сувгт subscribe дараарай. Ингэснээр та бидний бэлтгэж байгаа мэдээллүүдийг авахын хажуугаар таны амьдралын хэм маягт шаардлагатай өөрчлөлтүүдийг бид нар өгөх тэр хэмжээний мэдээллийг өгөх болно. Тэгээд комент бичгээ бити мартаарай. Учир нь манай багийнхан бид бүгдийг нь уншиж үзээд санаа сэтгэлийг чинь авдаг гэсэн үг. Тэгэхээр өөрт авсан мэдээлэлээ өөртөө үлдээхгүйгээр бусдтайгаа бас шеэр хийгээрэй. За ингээ үргэлжлүүлээд ярьцлага үзье. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид нар ээлжид нэгэн подкастаараа бид бүхний амьдралтай шууд холбоотой бас нэгэн сэдвийг барьж аваад тэгээд энэ сэдвийн хүрээнд ярилцлага хийж байгаа. Энэ бол боловсрал. За боловсрал гэхэлэр та бүхэн шууд энэ үгийг сонсохлоор танд нэг төсөөлөл төрж байгаа. Тэгээд бид мэдж байгаа. Одоо манай улсын дийлэнх хүн ам бол одоо та бидний араас ирж яваа үеийнхэн байгаа хүүхэд залуучууд байгаа. Тэгэхээр тэр миний хүүхэд, таны хүүхэд, магадгүй дүү одоо яг сургууль сурах эхлэх гэж байгаа, сургууль сурж байгаа хүүхдүүдийн маань боловсрал бидний хувьд маш чухал гэдгийг өнгөрсөн энэ капиталист нийгэм рүү шилжснээс хойш хин хөнгөл одоо мэддэг болсон тийм. Тэгэхээр энэ боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг бид нар таних, дээрэс нь энэ байгууллага нь өөрөө ямар соёлтой, ямар хүмүүс удирдах явдаг юм бэ гэдгийг мэдснээр та хүүхдээ итгэж энэ сургуульд явуулах уугүй гэдэг шийдвэрээ гаргадаг. Тэгэхээр бид нэр өнөөдөр нэг шинэ сургуультай танилцсан. Тэгээд энэ сургуулийг үүсгэн байгуулсан хүнтэй уулзсан. Тэгээд энэ сургууль дотор ямар соёл байгаа, ямар хөтөлбөр байгаа, ямар хүүхдийг бэлтгэж байгаа вэ гэдэг сэдвийн хүрээнд ярилцсан. Тэгэхээр бид нэр хүн танихын тулд мэдээж гүн гүнзгий ярилцах хэрэгтэй байдаг. Тэгээд та бүхэн энэ ярилцлагаас өвөний амьдралын түүх болон одоо хийж байгаа ажил, мэрэгсэн зүйлс, зорж байгаа зүйлсийг та бүрийхээр нь мэдэх боломжтой. Эцсийн дүндээ та ямар дүгнэлтэнд хүрээсэй гэж бид хүсэж байна вэ гэхээр боловсролын салбарт байгаа энэ хүмүүсийн зорж бүтээ гэж байгаа зүйлс нь бид бүхний амьдралын чанарт шууд нөлөөлнө. Яагаад вэ гэхээр өнөөдрийн ярилцлага танд хариултыг өгнө. За тэгэхээр Күнз дунд сургуулийн бүрэн дунд сургуулийн үүсгэн байгуулагч мөн гүйцэтгэх захирал өнөр сайхан ирсэн байна. За таны өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе. За сайхан аварч байна уу? Сайхан аварчж байна уу? Маш сайхан аварчж байна. Улирал зоригтой. Өөрөө ороод сайхан байна. Тэгээд би өөрөө орох гэдэгтэй холбоотой ер нь таны амьдралд өөрөө орсон буюу өсөж боож исэн үе рүү чинь одоо цочлмоор байна. Тэгээд яагаад өнөөдөр сургууль байгуулах, сургууль гэдэг энэ асар том хэцүү ажлыг сонгож аваад хийх болсон шалтгаан руу очихын тулд таны өнгөрсөн үе рүү хийсгэн аялье гэж бодлоо. Тэгэхээр таны бага ах уу хэрхэн өнгөрсөн, яагаад ер нь энэ сургууль гэдэг зүйлтэй холбогдохоор болсныг сонсъё. За би Улаанбаатар хотод төрсөн. Тэгээ манай аав ээж хоёр бол бас Унган хотынх. Ээж маань Баян-Онгор аймагт төрсөн. Гэхдээ бол Улаанбаатар хотод бас том болсон юм байдаг. Тэгээ аав маань бол Улаанбаатарын одоо Унган ийм хүмүүс байдаг. Тэгээд дээрээ хоёр ахтай. Тэгээ миний хувьд бол харьцангуй одоо хүмүүстэй харьцуулахад олон ерхий боловсролын сургуулиудыг шилжиж, одоо 5 сургууль шилжиж суралцсан байдаг. Тэгээ бага наснда бол хамгийн анх хятад талны сургалттай нэг сургуульд ороод тэгээ тухайн одоо 1-р ангид суралцаад явж байхдаа бол яг хятад багш дээр ингээ хичээлдэг. Монгол хэлний ямар нэгэн судлагдсан хичээлүүд ортоггүй. Тэгэл хятад тал дээр тоо үздэг, зургийн хичээл ортдог тий. Тэгээ хятад багш нар ч өөрсдөө айгүй тийм хатуу. Том укаск барьчаал самбрыг төс тас гэж одоо зохиол тий. Нөгөө ханзуудыг чинь одоо бичиж ирээг байх юм бол гарн дээр зөгтөг. Тэгээ тухайн үед гэр оролт нөгөө сургууль манаас байрладаг.
гадаа гарангууд модон журлан дотор бийцдэг тий. За хоол унд бол байхгүй. Сургуулийн автобус гэж бол бүр байхгүй. Анги болгон дотроо галтдаг зуухтай. Тэгээ шалан нэм бетон. Нөгөөдхийгөө шанган дотор ус хийж байгаа дам дотроо одоо ус хийж байгаа буцаач одоо цацаад ангиа цэвэрлдэг. Одоо тийм байдалтайгаар хамгийн анхны 1-р ангийн одоо 6 одоогийн хүүхдүүдийн 6 нас тухайн үед бид чинь 8 таатай сургуульд ордог байсан. Тэгээд монгол хүн одоо учраас монгол хэлээ сурах хэрэгтэй гэдэг 2-р ангид ордог жил аав ээж маань шийдээд одоо давхар нэг монгол сургуульд явуулж эхэлсэн. Өглөө нь хятад сургуультай явдаг. Өдөөс хойш нь монгол сургуультай явдаг. Тэгээ хоёр сургуулийн баахан сурах хүчиг ном дэвтэр өдөөс өмнөдөө явцсан өдөөс хойштой өөр сургуульд явчаад оройн гэртээ хараа баахан даалгавар хийдэг. Тэгээ хаана хоол идэхий хаана одоо хүүхдүүдээ тэр хоёрын хооронд зөөхин гэдэг энэ зүйлсүүд нь тодорхой бус. Хаяа нэг 2 дахь сургуулиасаа бас хоцорно. Тэгээ нийлэн тийм хүн цүнхтэй ачаал авч одоо эхний 3 жилийн ард гарсан. Тэгээд 4 дахь жилээсээ бол дахиад одоо өөр нэг монгол сургууль руу намайг шилжүүлээд. Тэгээд тэндээсээ нэг 2 жил сурч байгаад бас англи хэл сурч эхлээд. Тэгээ байцснаа буцаага дахиад нэг хятад хэлний сургалтын сургууль руу шилжүүлээд. Тэгээ 8 дугаар анги хүртлээ Монголд одоо суралцж байж байгаад хятад очиод 10 жилээ төгссөн. Тэгээ энэ хугацаанд бол гэрээсээ хол байж, аав ээжсээ хол байж тий. Одоо манай хятад ангийн хүүхдүүд бол өвөө эмээтэйгээ, аав ээжтэйгээ одоо 6 хүн нэг хүүхдэд анхаарал хандуулдаг. Маш атаархмаар нөхцөлд одоо хичээлдэг бол би гэрээсээ хол бас анхаарал халамж жоохон тотмогч байдаг юм тий. Тэгж хичээлжсэн. Тэгэхээр яг нөгөө бага насны дурсамж гэдэг ингээ харахаар мэдээж аав ээж минь бол тухайн үед байсан хамгийн сайн одоо сургуулийг хамгийн сайн боловсролыг олгохоор одоо хичээжсэн боловч одоо миний хувьд бол яг нэг хүүхд төр буугаад ирсэн цаг үед баг бахта айгүй хүлсдэгч байдаг юм уу тий нөгөө хоолны завсарлагаанаараа түүцнээс одоо бэлэн гоймоо худалдаж аваад нөгөө ууттай бэлэн гойм тий тэгээ нөгөөдхийгөө дотор намтлагч нь хийж агаад буталж идээд ингээ явдаг тийм хүмүүс баггүй суурайгаар тий. Тэгээ энэ мэдрэмжүүдийг авцсан байсан учраас яагаад одоо монгол хүүхэд гэрээсээ хол эсвэл одоо хэл сурах гад 2 сургууль зэрэг явдаг маш хэмжээний гэрийн даалгавар одоо хийдэг тий. Энэ мэдрэмжийг авцсан учраас одоо сургууль байгуулах сэтэл маань үүсэж байсан. Тэгээ одоо мөрөөдөл маань 2018 онд биелсэн. Тэгээд Күнз гэдэг энэ сургуулийг байгуулад хэдийн 6 жилийн артаас үтсэн байна. Наач бол бас амаргүй зүйлийг туулсан биш үү. Юун дээрээс аав ээж нар маань ер нь хүүхдтэй аль болох хамгийн сайн боловсролыг баг өөртөө байхгүй тэр боловсролыг л хүсдэг штэ тий. Яг зөв. Тэгэл хүүхдийн төлөө тэр үйлдэлүүдийг хийдэг. Хятадд боловсрол эзэмшиж исэн хугацаар очиж. Ер нь тэнд манайхаас ялгаатай зүйл хэрэг байсан. Сая та дурдлаа. Монголд байдаг хятад сургуулийн багш нарын хахир хатуу тухай хэлсэн. Урд төршид маань ер нь хэр төстэй вэ? Тэрнтэйгээ ижилхэн байна уу? Адилхан. Нилээн тийм хатуу. Би ч 10 дугаар ангид байж хахад ахлах ангийн одоо 1-р анги гэсэн үг шүү дээ. 10 дугаар ангидтэй харсан ялгаагүй. Тэгээ тэнд 9 сард бол цэргийн сургуульд гэж хятад хаяар хийдэг юм л. Тэгээ гадаа гаргаад яг алхалт заагаад ингэ зогсоочдөг. Бүтэн сар гадаа зогссон. Айгуу тийм хүнд юм байл. Тэгээд их сургуулийн 1-р курсын хятад оюутнууд ялгаагүй. Бүгд цэргийн сургуультанд ордог. Тэгээ миний хувьд бол гадаад оюутан гэдэг утгаараа бол их сургуулийнхтай бол ороогүй. 10 жилийнх дээр бол орж исэн. Тийм одоо хатуу чанга байдалтай. Тэгээ тэр олон хүний чинь бас тийм хатуу диктатурны аргаар бас хүмүүжүүлж дэгтэй байхгүй бол нэг хөдөлгөөнтэй бас байгаад ирвэл бас хэцүү л байх л та. Заах аргын хувьд ер нь хэр үр дүнтэй аргачлалтай хятадууд юу. Тэр олон хүн би бол одоо хятад хүмүүсийн заах арга тэнийг нууц байдаг бах гэж би зүгээр таад штэ. Маш шаргуу. Одоо яг өөрсдийнх нь боловсролын систем бол хөдөлмөрч хүнийг бий болгодог. Өглөө маш эртс ирдэг. Тэгээ өдөржин яг л урт ажиллаа хийдэг. Тэгээд оройн нь бол одоо эрт амардаг байдаг юм уу те. Хоолоо яг цагтаа иддэг, өдөр унтдаг. Гэт хятад улсууд бас тэр улсуудын одоо амьдралын хэв маягаас суралцах зүйлсүүд бас нэлээдгүй бий.
За күнз сургуулийн одоо яагаад күнз гэж нэрлэхээр болсон? Энд таны хятадд сурж исэн хугацаатай холбоотой зүйлс байдаг юм уу? Күнз гэдэг нэрийг манай сурагчид их асуудаг. Яагаад зэрэглээ сургуулаа күнз гэж нэрлэлсэн юм бэ гэдэг. Тэг мэдээж одоо нэгдүгürt бол дорн дахны их гүн ухаантан. Одоо дэлхийд даяар энэ хүний өөрийнх нь одоо хэлж байсан, бичиж байсан олон төрлийн сургаал, гүн ухааныг олон улсын одоо удирдагчид өөрсдийн өдөр тутмын одоо мөрдлөг болгож бас явж байсан түүхтэй. Эрдэм мэдлэг боловсрал гэхээр күнз гэдэг энэ нэр санаанд одоо буудаг. Миний хувьд бас яг сургуулийн нэрийг өгөхдөө бол миний өөрийн сонгосон маркетингийн удирдлага гэдэг энэ мэргэжилтэй их холбоотой. Тухайн одоо күнз гэдэг нэрийг хэлэхэд сургууль боловсрал гэдэг зүйлийг илэрхийлж байна. Богинохон байна. Цээжлэгдэхэд хялбар байна. Хүчтэй байна, тий? Гэдгийг одоо энэ талаас нь бодож күнз гэдэг нэрийг өгсөн, тий? Тэгж л одоо би хүүхдүүдэд тайлбарладаг. Тэгээ нөгөө талдаа бол яг энэ хүний бас өөрийнх нь хэлж ярьж исэн томоохон философиудын өгүүд тэднийг бас тодорхой хэмжээнд сургуулийн зарим нэг соёл дээр бас тусгаж ажиллахыг бас хардаг. Соёл гэснээс та ер нь энэ сургууль дотор бий болгоё гэж байгаа соёл одоо нин тэргуунд юуг зарчим болгоо ажилтдаг вэ? Сургуулийн зарчим бол аюу тодорхой байдаг. Манай зарчим бол хүүхэд нэгт, багш ажилчид хоёрт, удирдлага гуравт гэдэг юм зарчимтай. Хүүхдүүд одоо ширээ сандалгүй байх юм бол бүгд ширээ сандалгүй байвал хамгийн түрүүнд хүүхдүүдтэй ширээ сандал би авч өгч гисэн. Араас нь багш ажилтаа сандалтай болгоод хамгийн сүүлд өрөөндөө өөртөө ширээ сандалыг одоо худалдаж авч гисэн. Яг үүнтэй ижил хүүхдийн аюулгүй байдал тий тэрнтэй холбогдлолтой асуудлууд манай одоо удирдлагын багийн юм уу манай энэ сургууль дээр болдог хурлуудын нэгээр орж ирж хилцдэгтэй гэсэн үг. Тэгэхээр бидний зарчим бол хүүхэд нэгт, багш ажилчид хоёрт, удирдлага гуравт гэдэг байдлаар бүх асуудалд ханддаг. Тэгээ сургуулийн бас нэг үг байдаг. Жижиг байгууллагыг захирал нь удирддаг. Дунд түвшний байгууллагыг бол тогтолцоо удирддаг. Том хэмжээний одоо агуу улсын байгууллагуудыг бол соёл удирддаг гэж ярьдаг. Тэгэхээр бидний одоо өнгөрсөн 6 жилийн түүхэн донд бол тодорхой хэмжээний тогтолцоог бол бид нар бий болгоод явж байна. Энэ тогтолцоог дараагийн бас одоо 5 жилийн хугацаанд илүү бэхжүүлэх соёлыг бас бий болгохын тулд яг энэ өөрсдийн үнэт зүйл, зарчим, соёл гэсэн зүйлүүдээ бид нар маш сайн тодорхойлсон. Тэрнийхэн дагуу бас үйл ажиллагаагаа явуулж байгаа. Сургуулийн маань үнэт зүйл бол нэгдүгээрт хүндлэл гэдэг зүйл байдаг. Хоёрдугаарт чин сэтгэл, гуравдугаарт эрч хүч. Хүндлэл гэдэг нь бол наазахын мэдлэх, хүндлэх гэдэг юм ёс байдаг. Цаашлаад бид нар хүний хөдөлмөрийг хүндэлдэг. Хүний хаан төрсөн, хинээс төрсөн гэдгийг ялгуурлахгүйгээр тухайн хүний амьдралын тэр соёлыг хүндэтгэж чаддаг тийм ээ. 8 тэрбум хүн дэлхий дээр амьдарч байна. Тэгэхээр маш олон мянган ястан үндэстэн олон орны хэл соёл байгаа. Тэгэхээр хаач очсон бай тэрийг хүндэлж чаддаг ийм одоо хүүхдүүдийг бид нар бэлтгэн гэж харж байгаа. Хоёрдугаарх нь чин сэтгэл гэдэг болохоор одоо би Elon Musk гэдэг хүний жишээ авахд их дуртай. Twitter гэдэг платформыг 40 тэрбум Америк доллараар худалдаад авчдаг. Starlink гэдэг компаниг байгуулад дэлхийг тойрсон баахан хиймэл дагуул бий болгочдөг. Эсвэл Tesla гэдэг ийм машин бий болгоод тий хийсэн бизнес болгоно ингээм амжилттай явж байдаг. Тэр хүнд байгаа цаг хугацаа 24 цаг. Бид нар ч гэсэн байгаа цаг хугацаа 24 цаг. Тэгэхээр энэ 24 цагийг хэн үр бүтээлтэй өөрийнхөө байж болох хамгийн сайнаар чин сэтгэлээсээ өнгөрүүлж байна вэ тий. Тэр хүн л амжилтанд хүрдэг гэж хардаг. Тэгэхээр найзлахтаа, нөхөрлөхтөө, амьдрахтаа тий альва бүх харилцаанд бол хүн чин сэтгэлээсээ байх ёстой. Худлаа битгий байгаасаа гэдэг үднэс манай үнд зүйл чин сэтгэл гэдгээр явдаг. Гуравдах нь эрч хүч гэдэг үнд зүйлтэй. Тэгээ энэ дээр бол хүний амьдрал нөгөө жаргал зовлон ээлжилдэг. Ундаг, босдог, өдөр шөнө болдог тий. Тэгэхээр сэтгэл зүйн хувьд бол хүн өөрөө маш хүчтэй байх ёстой.
бидний одоо хэлдэг зүйл бол дондогмоо мэт бай гэж байгаа. Дондогмоо олгондгүй шүү дээ. Тэ? Хүнд асуудал бэрхшээл бол хизээ тулгарна. Тэгэхээр дондогмоо шиг буцаад босч ирдэг байх хэвээр. Ус мэт бай гэж байгаа. Ус бол өөрөө сав нь өөрөө ямар вэ? Тэрэнд ороод хэлбэрэнд дагаад явцдаг. Тэгээ ус шиг бай гэдэг нь болохоор байгаль нөхцөл байдалтай дасан цогц асуудлыг шийдвэрлэж чаддаг бай, хүчтэй бай гэдэг. Энэ үнсэг талаас нь бид нар 3 дахь одоо үнд зүйлээ ирч хүч гэдгээр ингэж тодорхойлдог гэсэн үг. Тэгээ одоо бидний соёл бол маш одоо хүчтэй бас бий болж байгаа. Хүн сургууль өөрийн гэсэн 10 соёлтой. Одоо онцлоод хэлэх юм бол хүндлэх мэдлэх бол наазах нь. Одоо манай сургуулийн хувьд бол нийгмийн ажилтан хаяа би өөр одоо байнга зогсож хүүхдүүдтэйгээ өглөөний хөлтөлт хийдэг. Одоо манай сэтгэл зүйч багш байж гин, нийгмийн ажилтангууд байж гин те. Байнгын хөлтөлт хийдэг. Тэгээд өглөө сургууль дээр хүүхэд орж ирээд нүдний харцыг харахад ер нь өчигдрөөрөө хэдэн цагт унтсан байна. Гэрт нь ямар асуудал үүссэн байна. Ер нь өнөөдрийнхэн сэтгэл зүйн ямар байна гэдэг анган шатны илрүүлэг яг тэр өглөөний хөлтөлтөөс мэдрэгддэг гэсэн үг. Тэгээд тийм учраас энэ хүндлэх мэдлэх ёс гэдэг зүйлийг бол маш чухалчилж бас ингэж авч үздэг. Дээрэс нь бид нар бол цаг баримтлах тий бүх юм яг цагтаа манай сургуулийн бүх үйл ажиллагаа 1 секунд хоцрохгүй эхэлдэг. Яг цагтаа эхэлнэ. 1 секунд хоцрохгүй. Энийг цаашдаа ч гэсэн сургуулийн манаас хүчтэй соёлын нэг болоод явах ёстой гэж бид нар хардаг. За 3 дахь нэг соёлоо бас хэлчихье. Тэр маань бол одоогийн 90-100-д бол хүмүүс маш их хэмжээний дэлгэцний хамааралтай болцсон. Унтаж чадхаа болцсон, амарч чадхаа болцсон. Унтсан ч тарих нь ажиллаж идэг тийм болцсон. Тэгэхээр хүн сургуулийн нэг бас онцлог соёл бол чанартай амрах соёл гэдэг ийм соёл байдаг. Энэ хүрээндээ ч гэсэн бид нар одоо 1 жилийн хугацаанд унтаахаа гэдэг төслийг хэрэгжүүлээд өдөр манай хүүхдүүд 35 минутын турш унтаад одоо татсан байна. Унтлагын цагтаа гэсэн үг. Унтлагын цагт. Тэгэхээр бүх ангийн сурагчдаа 1 цагт ор унтна. Энэ өөрөө өдөр унтж үдсэн хүн яг энэ мэдрэмжийг аваад унтмаар санагддаг. Өдөр унтсан хүнд ямар мэдрэмж төрдөг вэ гэхээр үдээс хойших болон оройны хийж байгаа ажлаас одоо хийж байгаа ажлууд бүтээмж ихсдэг. Гэрийн даалгаврын чанар өссөн үзүүлэлтүүд харагдсан. Хүүхдүүд үдээс хойш автобусандаа суугаад гэртээ харихтаа нойрмоглоод буудаг байсан бол сэргэлэн цаваа буудаг болсон. Сэтгэл зүйн хувьд хүүхд өөрөө ингээм амарчдаг гэсэн үг. Тэгээ энэ өөрөө одоо чанартай амьдралын нэг хэв маягийг бий болгож байгаа. Урт хугацаанд бол Монгол хүний дундаж наслалтыг уртсгах ийм үндсэн зорилготой төсөл. Тэгээ одоогийн байдлаар бас 4 сургууль манай энэ унтаага төслийг одоо уурайж дагаж биднээс бас санаа авч бас хэрэгжүүлж байгаад бас баяртай байгаа. Яг аргагүй өдрийн одоо нэг жижигхэн дуг нойрыг авчих нь маш хэрэгтэй байгааг. За би бол амьдрал дээрээ туршаад үзсэн. Их зүгээр. Тэгэхээр сургууль бол өөрийнхөө хөтөлбөрийнхөө нэг хэсэг болгоод өдрийн цагаар унтуулдаг охин шүү дээ. Яг зөв. Тэгэхээр сурагчд маань өөрийн гэсэн ортой эсвэл ширээн шууд оруулдаг тийм ухаалаг шийдэлтэй юм. Бид хэд тийм ухаалаг шийдэл нэг анги дээр бол туршаад явж байгаа. Ширээн урагшаага ингээд хазаачдаг. Сандал нь хойшоо болоод хөлнийхэн доотлоос гიშгүр гараад ирдэг. Тэгээд нөгөө уртлын ширээн ингээ хазаачингууд хойдлын хөвгт хазаах боломж нь нэгтгэжтэй. Бусад ангиуд маань бол одоо ширээгээ дэрлээд унтдаг. Тийм одоо нөхцөл байдалтай. Анги болгонд дэрний үлгүр гэдэг үлгүртэй. Дэр болгон ууттай. Ойдолтой одоо нийтлэг зүйл бол хувцас үлгдэг бол бид нар бол дэрээ үлгдэг. Тэгээд өдөр унтлахны цагаар авчираад дэрээ гаргаж ирээд хүүхдүүд унтдаг. Хамгийн гол нь хоол идээд дуусны дараахан сургууль даяараа сурагчид багш ажилчдгүй бүгд нэгэн зэрэг унтах нь аягүй чухал. Хэсэгчилж унтах юм бол бид хэд үдсэн болдгүй юм бэл. Яг сургууль даяар унтлахын хаяа яваад бүх гэрлээ унтраагаад хаалгануудаа онгоолгоод цонхоо онгоолгоод агаар оруулаад тий хүүхдүүд нь нүдэндээ хаалтаа хийгээд тэгээд яг нэг одоо 30 минут унтлах. Энэ бол хүний биед бол аягүй сайн эерэг нөлөөтэй гэж бид нар бол үзэж байгаа. Янзээ. Одоо манай улсад байгаа бас нүүрлсэн байгаа нэг тийм том асуудлын нэг нь болохоор бид нэг юм Монгол гэдэг энэ соёлыг өөрсдөө тэгээд
өрн болон орнодын бий болсон байгаа боловсролын том ол амжилтуудыг сурах. Тэгээ энэ хоёрыг хамтдаа тээж явах нэг тийм том даалгавартай болчиход байна шүү дээ. Тэгэхээр нөгөө хэвлэл мэдээллийн энэ технологиуд сайжирснаар бид нар олон улсын энэ ол амжилтууд руу шууд одоо холбогдож чадах, шууд харах, мэдэх ийм боломжууд бий болсон байна. Тэгэхээр нөгөө харьцуулан жишг замаар үзэхээр манай соёлыг хэрвээ буруу тайлбарлах юм бол бид нэр хоцорч явж байгаа. Эсвэл магадгүй нөгөө өрөнд орнодын одоо хөгжсөн байгаа нийгэмтэй харьцуулахад биднийх тийм сайнгүй харагдах ч талууд байна. Нөгөө гүн гүнзгий хараад цаад утга санаа бараг тэр философийн төвшөнд нь харах юм бол биднэрт орлуулж болохооргүй тийм нандин зүйлсийг манай одоо өмнөх бидний түүхэнд байсан хүмүүс үлдээчихжээ. Тэгэхээр энэ Монгол соёлыг яаж алдахгүйгээр явах дээр танаа сургуулийн баримталдаг хөтөлбөрүүд ч юм уу. Яг энийг ингээд хамтдаа тэгэхэд ямар одоо арга гаргалгаа болсон байна. Би өөрөө одоо их тадлыг насаараа л үзлээ гэдэг чинь тий. Тэгэхээр хэл сурахад бол их хэлний суурь маш чухал гэдгийг бол харж байгаа. Тэгэхээр өв соёлоо тээн гэдэг бол их хэлний чадвар өөрөө маш чухал байх хэвээр. Тэгэхээр яг энэ манай сургууль дээр явагдаж байгаа монгол хэлний энэ хөтөлбөр дээр бол онцгойлон анхаардаг. Дээрэс нь бид нар дээр одоо хэрэгжиж байгаа олон хөтөлбөрүүд байна. Тэр дундаа онцлоод хэлэх юм бол 10 дугаар ангийн сурагч бүрийг морин хур тоглуулж сургадаг ийм дуулан бүтэнчлийн хугацаанд бид нар явуулдаг. Тэгээ манай хүүхдүүд одоо хамгийн том анги манай 10 дугаар анги шүү дээ. Надаас асуудаг. Яагаад заавал морин хур гэдэг. Гадаадад юм уу хүний амьдрал чинь өөрсдөө нэг шинээр юм нээн байранд орно тий. Тэр болгонд нэг морин ураа гаргаж ирээд жаврыг үргэждэг. Гадаадад очиж сургуульд сурлаа гэж бодоход морин ураа гаргаж ирээд нэг 3 хаяг тоглоход тэнд байгаа тэр гадаад оюутнууд багш ажилчдад гүн сэтгэлдүүлдэг. Тэгэхээр энэ бол Монгол гэдэг өв соёлоо бид нар тээж байгаа нэг юм тод зүйл юм а гэдгийг нь бол хэлдэг. Дээрэс нь бид нар 10 дугаар ангийн сурагч нар бас малчин хөтөлбөр гэж хэрэгжүүлдэг. Малчин хөтөлбөрийн хүрээнд бид нар Дундгов аймгийн Дэлгэр хангай сум руу одоо явдаг. 3-4 хоногийн хугацаатай. Тэгээ яг малчин айл дээр очиод энэ жил бол инх мөнх гэдэг одоо малчин айланд очсон. Тэгээ очиод яг л одоо тэнд байж байгаа Монгол ахуй цагаан эдэг яаж боловсруулж хийж байгаа юм. Технологи нь юу юм? Яаж тэр мал ахуйгаа одоо аж ахуйг эрхэлж байгаа байдал. Тэнд одоо боловсон нойл байхгүй ч гэсэн яаж тэр улсууд биелсэж бусад юмнуудаа маш гоё авч явж байгаа. Маш их хэмжээний тэр хөдөлмөр малчин одоо улсуудын маань бол тодтогын хэлэх ёстой нэг зүйл бол маш их хэмжээний хөдөлмөр хийдэг. Маш олон төрлийн мэргэжлийн одоо судалгах тухайны агуулгыг өөрсдөө амьдралаас ингэ суралцсан байдаг тий. Тэр зүйлүүдийг хүүхдүүдэд яг боддоор мэдрүүлэх, утасгүйгээр нэг 4 хоноод үзэх. Тэр мэдрэмжийг өгөх одоо юм хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. За дээрэс нь бол одоо Монгол бүжиг зааж өгөх байдаг юм уу тий. Монгол соёлын хүрээнд хийгдэж байгаа их хэлний баяр. Одоо Монголын түүхтэй холбогдлолтой уламжлалт энэ цагаан сар гэдэг юм уу баяруудыг бол бид нар одоо өдөрлөг байдлаар бол байнга тэмдэглэж. Эдгээр одоо өв соёл баяр ёслолын ач холбогдлуудыг бүх одоо хүүхдүүдэд тайлбарлаж гүн гүнзгий өв тэгж байхын тулд мэдрэх ёстой гэдэг талаас нь оролцуулахыг маш их хичээдэг. Юун дээр энэ хөтөлбөрийг одоо малчин хөтөлбөрийг хэрэгжүүлж байхад манай хүүхдүүдийн өөрсдийнх нь хүлээж авч байгаа хандлага нь хэр байна? Маш тийм сониуч. Одоо инх мөнх гэдэг одоо авраг малчингийн Давидд очсон. Тэгээ хүүхдүүд бол ороод зочломтгоо штэ манай малчч чинь. Тий. Манай өөрсдийн өв соёл. Үнгүү айраг уугаад байгаа их санаа зовсон. Өхөөрийн айраг, үнэхээр дундгой айраг маш гоё амттай, чимжгэлсэн амттай. Тэгээ тэрийг бол ингээд маш их хэмжээгээр ингээ үнгүү хэрглэж хагаад маш их санаа нь ингээд зовоод. Тэгээд Дэлгэр хангай сумын 10 дугаар ангийн хүүхдүүд яг тэдний төрж ирээд автобустай хурж ирээд дэмбэдээд. Яг ингээд хамт ингээд үеийнхийнх нь ингээд байгаад тэр мэдрэмжийг аваад найз нөхөдтэй боллоо, малчин ахуйтай танилцлаа тий.
Тэг үнэхээр мартагдчихгүй нэг тийм дурсамжийг бий болголоо гэдэг. Эргээд ирэхэд сурвалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулгаад анги хамт олон бол базагдцсан ирсэн. Яг нэгнийхээ төлөө. Тэр чинь цаагаараа бие даалгах бас нэг юм үндсэн зорилготой. Тэр сэтл дээр ч гэсэн хүүхдүүд манаас баггүй зүйлийг суралцаад ирлээ. Маш их баярлалаа гэсэн. Эцэгчүүд маань ч гэсэн хүүхдүүд маань ямар гоё яваад ирвэ. Сургуультай баярлалаа гэдэг одоо тийм сэтгэлдэлтэй байлаа. Одоо хүүхдийг өнөөдрийн энэ нийгэмд амьдарч байгаа хүүхдийг та бүхэн хоёрын одоо өсч төрнж исэн үетэй харьцуулахад их ялгаатай болсон байгаа. Тэгээд энэ ялгаатай болсон байгаа дээр сургалтын хөтөлбөр хувьсгах сургалтын хөтөлбөрийг өөрчлөх шаардлага хэрэг үүссэн гэж та хувьдаа үздэг вэ? Одоо хүн сургуулийн өөрийнх нь сургалтын хөтөлбөр нь Монгол улсад дагаж мөрдөгдөж байгаа хөтөлбөр гэж ойлгосон. Тэгэхээр та өөрийн хөтөлбөрийг өөрөө яг фронт дээр хүүхдүүд рүү хүргэдэг менежментийн багийг төлөөлдөг хүний хувьд энэ хүүхэд өнөөдөр амьдарч байгаа энэ хүүхэд тухайн үеийн хөтөлбөртөө одоо та бүхэн хоёрын үеийн хөтөлбөрүүд зарим нь явж ах шиг байдаг. Тэгэхээр энэ дээр энэ хувьсэл нь одоо хэр уртцтай хэр шаардлагыг одоо хангасан хөтөлбөр гэж шаарддаг. Хүн сургуулийн хувьд цөм хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ үрээндээ хөтөлбөрийн сайжруулалтын ажлыг бас тасралтгүй 6 жилийн турш бас хийж байна. Тэгээ бидний хувьд бол олон судалгатгуунуудыг нэг дор зааж байгаа. Тэгээ энэ дунд одоо гэрийн даалгаврын ачааллыг тохируулах ч байдаг юм уу. Тийм одоо сайжруулах ажлууд бол баггүй байдаг. Нэг дор ч одоо нэгдүгээр ангийн хүүхэд гэх чинь л монгол хэл, математик, хүн орчин, хүн байгаль, төрслөх урлаг, дуу хөгжим, биеийн тамир гэдэг. Яг цөм хөтөлбөрийн өрөөнд 7 судалгатгуун сурч байна шүү дээ. Дээрээс нь одоо хүн сургуулийн өөрсдийн онцлог гэдэг утгаар дуулангаар хичээл чинь хятадлын хичээл бас орж ийн тэ. Энэ олон судалгатгуунуудыг хооронд нь уялдаа холбоог нь яаж хангах уу гэдэг нь бол бидний бас өнгөрсөн 6 жилийн хугацаанд хийсэн ажил байна. Тэгэхээр яг хав миний бодлоор боловсролын байгууллагт байгаа хүний нөөцийн асуудал ч өөрөө Монгол улсын асуудал болсон юм шиг санагдаад байна. Монгол улс нүүрлсэн байгаа асуудал нь аль ч салбар дээр очисон мэрэгжлийн боловсон хүчин байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө хэрвээ бид нэр маш их хэмжээний хүүхдийг одоо өсгөж байгаа энэ үе дээр явж байгаа тийм 27.1 баха манай улсын дундаж наслалт. Тэгэхээр дийлэнх олонх нь одоо доороос ирж байгаа. Ер нь бол тэгэхээр цонх үе рүүгээ орох гэж байгаа энэ үе дээр яг тэр хүүхдүүдийг бэлтэж байгаа багш нар өөрсдөө нийгмийн амар том чухал хэсэг болчиход байна шүү дээ. Тэгэхээр та эдгээр хүмүүсийг өөрөө тогтоох, мэрэгшүүлэх, дээрэс нь одоо тогтмол тэр хүмүүсийн ур чадварыг өсгөхөөр байгууллага ямар зүйл хийдгийг. Дээрээс нь таныг бас өөрийнхөө олд амжилтыг дан ганцаар күнз дунд сургуулаар хязгаарлахгүйгээр бусад сургуулиудад менежментийн зөвлөгөө өгдөг гэж сонссон. Тэгэхээр энэ дээр таны өөрөө чинь олд амжилт болон энэгээр дамжуулаад хэлье гэж байгаа зүйлс байвал. Тэгэхээр аливаа байгууллага бол өөрөө хүн дээр тогтдог. Тэгэхээр бидний хүний нөөцийн үндсэн бодлого бол 50% маань амжилт нууц бол сонгон шалгаруулалтын процесс л гэж үздэг. Хүн байхгүй учраас хэн нэгнийг ажилд авах нь чухал гэж үздэг гэсэн үг. Бид нар зөв хүний олдлоо тууштайгаар арга барилаа шинчилж явдаг л гэсэн үг. Хайсаарлах, дэвчээртэй хайна гэсэн үг. Тэр хүн маань ямар шаардлагыг хангасан байх хэрэгтэй байдаг вэ гэхээр бид нартай үнэт зүйл нэг манай сургуулийн соёл энэ зүйлийг ойлгодог. Манад ажиллана гэсэн хүсэл тэмүүлэл өндөртэй. Дээрэс нь мэрэгжлийн гэдэг ийм 3 шаардлага тавьдаг. Нэгдүгээрт хүсэл тэмүүлэл, хоёрдугаарт үнэт зүйл, гуравдугаарт тэр хүн мэрэгжлийнхаа хувьд хүлээмжшөрөгдсөн байх. Хэрвээ биш байх юм бол сургаад авахд тодорхой хэмжээний потенциалтай хүн байх хэрэгтэй. Тэгэхээр амжилтын нууц бол сонгон шалгаруулалт гэж үздэг. Зөв хүнээс сонгон шалгаруулж авах хэрэгтэй. Ороод ирсний дараагаар бид нар тэр улсуудыг бол хүсэл тэмүүлэлтэй учраас сургачж болдог. Үнэт зүйл нэг учраас бид нар ойлголцож болдог. Агаар нэг гэсэн үг тийм. Одоо гэр бүлийн хүмүүжил юм уу тэр хүний амьдралыг үзэж байгаа үзэл нь өөрөө бид нартай зөрөөдөх юм бол тэр үндсэн үнэт зүйл гэр бүлийн суур хүмүүжлийг өөрчлөхөд маш төвөгтэй.
хүн өөрөө сурыг болгоё гэсэн тийм ирмэлзэл байгаа болвол багш хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулаад, байгууллагын соёлоор дамжуулаад, энэ бэлэн болцсон байж байгаа тогтолцоогоор дамжуулаад тэр хүнийг бэлдэж болдог. Ийм бэлтгэдэг тогтолцоо байх ёстой. Бид нэр багш хөгжлийн хөтөлбөр гэдэг дээр бас онцгой анхаардаг. Дэлхийн дундаж болвол нийт орлогынхоо 5%-ийг хүний хөгжлийн зардал дээр тавьж байна. Бид нэр бас энэ талын зардлыг 5% хүртэл өсгөхөөр ажиллаж байгаа. Энэ тал дээр тодорхой хэмжээний зардал мөнгийг нь тавьж өгч ийж маш сайн сургалтын хөтөлбөрийг бий болгож ийж тэр багш маань, тэр ажилчид маань би ажлын байран дээр сурч байна, хөгжиж байна. Энэ байгууллагт ажилласнаар надад ирээдүй байгаа юм байна гэдэг тэр мэдрэмжийг авах хэрэгтэй. Дээрээс нь удирдлага өөрөө хамгийн чухал байдаг. Ажлаас гарсан улсуудын 70% нь шууд удирдлагатайгаа таараагүй байдаг. Тэгэхээр удирдлагын багийн гишүүд, менежерүүд өнгөрсөн хугацаанд хүн сургуулийн хувьд бий болгож чадсан хамгийн том хүчтэй одоо нэг хэсэг гэж би бол хардаг. Энэ менежерүүд өөрсдөө мундаг байх тусмаа доошоогоо багш ажилчид өөрсдөө доктортай тэр улсуудтайгаа ойлголцож чаддаг, чиглүүлж чаддаг. Ажил хийгээд сайн үр дүн гаргах юм бол урам өгч чаддаг. Хэрвээ муу үр дүн гаргах юм бол тэрийг нь эрүүл зөв байдлаар зэмлэж, шүүмжлэл өгч чаддаг. Мэргэжлийн юм удирдлага байгаа газар хүн тогтдог гэсэн үг. Одоо амьдралын маань дийлэх цаг хугацаа сургуулийн ажил дээр өнгөрч байна. Энэ хугацаанд тэр хүн байнгын муу мэдрэмж аваад тий сөрөг хандлагатай тийм газар байх юм бол хэцүү. Тийм учраас бид нар сургуулийн маань үнд зүйл өөрөө хүндлэл гэдэж байгаа. Бүх харилцаа өөрөө хүндлэл донд байх хэвээр. Хүндлэл байгаа газарт амжилт оршино гэдэг миний хувийн үзэл байдаг. Тэгэхээр энэ байдлаар зөвийг дарангуулах байдлаар энд ажиллаж байгаа улсууд маань ажилхан баяр баясгаланг мэдэрсэн цагт өөрийнхөө хамгийн өндөр бүтээмжтэйгээр ажиллана. Хүнд сургуульд KPI гэдэг үнэлгээ байдаггүй. Бид нар хүнийг ажилуулахдаа бонус цалингаар үнэлж ажиллах нь бол буруу тогтолцоо гэж үздэг. Бид нар хүний сэтгэлийг эзэмдэж тэр хүнээс гарч болох өөрийнхөө байж болох хамгийн сайнаар ажиллах тэр урам зоригийг нь өгч тэр ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж ажиллахын тулд хичээдэг гэсэн үг. Үнэхээр тэр хүн болохгүй байгаа гэвэл анхааруулж шилдэг. Тушаал гаргадаг, болохгүй ажлаас салдаг. Тэр хүртэл арга хэмжээг аваа явах нь зүгээр л гэж боддог гэсэн үг. Тэгэхээр KPI буюу нөгөө нэг гүйцэтгэл дээр үнэлгээ гаргаад тэрнийхээ хүрээнд хөшөөрөг эсвэл одоо юу гэдгийг нэмэлт орлого авах боломж байдаггүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө талд нь зүгээр өөрийнх нь дундаж цалин өндөр байх. Одоо ямар шүүн үнэлгээтэй байт юм бол цалингийн бодлого бол тухайн хүн өөрөө амьдрахад хөрхүүц хэмжээний цалин байх хэрэгтэй. Одоо эн чинь яг энэ багш ажилчдын цалингийн хувьд бол маш их хэмжээний судалгаа хийгддэг. Тэрэн дээр суурилж гарч ирдэг. Урамшуул цалин байхгүйш байдаг. Тэрийг бид эрдэм шинжилгээний өгүүлэл эсвэл төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн байдлаар нэмэлт одоо үр дүн гаргасан тий гэдэг утгаар нь урамшууллыг өгдөг ийм тогтолцоотой гэсэн үг. Тэгэхээр биш одоо байгаа. Гэхдээ KPI-гээ сар болгон байнга үнэлдэг гэсэн үг. За юун дээр би одоо энэ үүсцэн байгаа сургуулийн орчинд байгаа асуудлуудын тал дээр би танаас зүгээр нэг хувийн бодлож сонсчмоор байна. Яг хоо бидрийг хүүхэд байхад юу хэцүүсэн бэ гэхээр за мэдээж янз бүрийн сэтгэл нөлөөлөх юм бэлтгэл архин нь бол байсан, тамхи нь бол байсан. Одоо бас нэг арай өөр зүйл гараад ирлээ. Энэ электрон тамхи гэдэг зүйл гараад ирсэн. Тэгээд энийг бол улс яг зохицуулт хийж одоо хуулийн хүрээнд энд зохицуулт байгаа гэсэн эдий чи ер нь бол хэрэглээ талаас харахаар 10 жилийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд их хэрэглээд байна уу да гэсэн нэг тийм хардхуйцтай үнсэг харагдаад байгаа. Энд харахаар. Тэг нөгөө эн чинь нөгөө тамхи шиг тамхи бол тамхи нь байх хэрэгтэй, гал нь байх хэрэгтэй. Тэгээ тухайн орчиндөө утаа гардаг учраас энэ
хэцүү байлаа шүү дээ. Яг татахын тулд заавал одоо хоншноос гарах юм уу? Татлаа гэхэд тэнд үнэр үлддэг гэх зэрэг зүйлсээсээ болоод. Тэгэхээр одоо энэ нөгөө илүү амар хялбар татах хэрэглэх боломжтой болсон учраас сургуулийн насны хүүхдүүд их хэрэглээд байна уу та гэсэн зүйл гудамжинд явж байгаа ч гэсэн харагддаг. Тэгэхээр энэ дээр бас одоо хүртэл яг одоо цохих гаргалгааг олоогүй байгаа гэж би хувьдаа боддог. Тэгэхээр энэ дээр та боловсролын байгууллагад ажилладаг хүний хувьд энэ асуудлыг та юу гэж хардیں۔ Яавал бид нэр энэ асуудлыг шийдэж чадах вэ? За хүүхдүүдийн буруу хэрэглээний зүйлсүүд бас байдаг. Таны хэлж байгаа янжуур тамхи гэдэг, удаатын тамхи байж гин, электрон тамхи байж гин. Сургууль өөрөө нийгмийн төл. Манай сургуульд ирж гисэн одоо кейсүүд бас үүсдэг. Энэ дээр бол тодорхой авдаг тийм арга хэмжээнүүд байдаг. Тэгээ үүнийг бол шийдвэрлэх үндсэн гарц нь бол хүүхдтэйгээ илүү ойр ойлгуулах, ухамсарт нь тодорхой хэмжээний ойлголтуудыг өгөх нь бол хамгийн чухал гэдэг. Бидний хувьд бол харьцангуй бас одоо энэ электрон тамхины хэрэглээ тал дээр амжилттайгаар хүүхдүүдтэй бас суртал ухуулга, таниулах үйл ажиллагаанд хийгээ явж гэнэ гэж хардаг. Өнгөрсөн хугацаанд бол хүүхдүүд рүү хандсан бас тодорхой хэмжээний уулзалтууд, эцэг эсрэг хамгаалагчтай бас уулзалтууд хийх, цагдаагийн ажилтнаг авчирч сургалт оруулах тий. Дээрээс нь хүн сургуулиудаа ойр хавьд байж байгаа дэлгүүрүүдээр явж одоо хүүхдүүдэд электрон тамхи зарахгүй байх талаар яриа хийх, плакат наах. Цаашлаад одоо ариун цэврийн өрөөний хаалгыг бид нэр цонхтой болгох. Тэр чинь нөгөө гар угаах хэсэг нь харагддаг. Дотор талдаа нөгөө бензин хэсэг нь кабинтай учраас тэгэж бас одоо тэр 0 дотор камер тавьж болдоггүй тий. Тэр гадна талаас бас шууд ингээ харагдчихдаг байдлаар үеийнгийн дээрлэхэлт, гадуурхалт, электрон тамхины хэрэглээ, хүүхэд дээрлэхэлттэй гэдэг энэ зүйлсүүдээс бас урьдчилан сэргийлж бас ажиллаж байгаа. Цаашдаа бол бид нэр яг энэ асуудлыг бүрэн шийдвэрлэхийн тулд томчууд өөрсдөө дор бүрэн хариуцлага ярьдаг, шаардлага тавьдаг. Гудамжинд одоо чинь та хараад хүүхд татаа явж ивэл тэрийг миний дуу болохгүй штэ тий гэдэг байдлаар ойлгуул зөв байдлаар хэлэх. Хүн болгон л дор бүрний шаардлага тавьдаг. Эцэг эсрэг хамгаалагч гэсэн энэ талаар бас ярилцдаг, хэлдэг. Өвөө эмээнэр хүүхдүүд найзтай хандаж шаардлага тавьдаг. Ийм одоо зүвийн дарангуулыг бид нар бий болгож энэ асуудлыг шийднэ гэхээс биш. Одоо худалдаалахыг болиулаад хааж боогоод эсвэл зарим нэг дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг цуцалснаар асуудал шийдэгдэг. Тэгэхээр яг хажуугаар нь өнгөрөөд явах ш та хэрвээ хин нэгнийг харах юм бол цаг гаргаа зогсоод наадах чинь буруу гэдгийг ойлгуулахад ямар нэгэн байдлаар оролцоотой байгаараа гэж уриалж гин гэсэн. Тэгэхээр би ч гэсэн энэ уриалгыг дэмжиж байна. Ер нь бол энэ хүүхдүүд маань мэдэхгүй байгаа штэ. Тэгээд энийг муу шүү гэдгийг нь сануулж ийж тухайн хүүхд ухамсарлж ийж энэс гарах байх. Тэгэхээр томчууд бидний оролцоож өгөх шүү гэдгийг сануулж. Тэгээд юун дээр одоо манай хүүхдүүдийн энэ сурч боожж байгаа энэ хугацаа чинь ойрын ирээдүйд нэг 5-аас 10 жил магадгүй нэг 15-20 жилийн дараа бид нар юу болохыг мэдэхгүй шүү дээ. Тэр мэдэхгүй байгаа шалтгаан нь юмс өөрчлөгдөж ийн их хурдан өөрчлөгдөж ийн тийм ээ. Тэгэхээр энэ хурдан өөрчлөлтөнд дунд байгуулгын алсын хараа ер нь яаж одоо хэрхэн төлөвлөгдсөн байдаг юм бол та бүхэн ирээдүйд ер нь ямар хүнийг бий болох гэж зорж байна. Ирээдүг ер нь юу гэж харж байгаа юм бэ? Бидний ирээдүйн хүүхдийн төсөөлөл бол бүрэн цаасан дээр бууцсан. Тэр зорилгын төлөө бол өдөр болго хичээгээд ажиллаж байна. Хүн сургуулийн алсын хараа бол дэлхийд өрсөлдөх иргэдийг бид бэлтгэнэ гэдэг ийм алсын хараатай. Тэг үүндээ хүрэхтэй бол инээ тоглол суралц гэдэг ийм ураагаар хүрнэ гэж ажиллаж байна. Инээ гэдэг нь бол сургуулийн хүүхдүүд маань сургуультай ирэх дуртай, ирээ зааж байгаа хичээлдээ сонирхолтой, хүүхдийн насны сэтгхүү таарсан хөтөлбөртэй байх нэг чухал гэж харж байгаа. Тоглол гэдэг нь бол хүүхдүүдийг оролцуул, дан битгий уналцаа оролцуулж биеэр нь мэдрүүл, биеийг нь даалга, тодорхой хэмжээнд амьдралын хэв маягийг нь өөрчил.
ингэж оролцуулахыг тавуул гэж байгаа. Суралц гэдэг нь бол яг энэ амьдралын зөв хэм маягуудыг одоо амьдралдаа бий болгож чанартайгаар суралцдаг. Дагаад эдгээр зүйлсүүдээр амьдралдаа хэрэгжүүлж чаддаг тийм улсуудыг бий болгохын төлөө зорж байгаа. Тэгээд манай сурагчид тэр эцэгчүүд тэр маш их асуудаг л та. Ирээдүйд ер нь хүн сургуулийн төгсөгчд ямар хүмүүс байх вэ? Дийлэнх сургуулиуд өөрсдийн ойлголтоор бол одоо Ешийн оноо сайн өгөх, хэлний түвшин өндөр байх, дэлхийн түвшний сургуулиудад тэнцэж орох, тэтгэлэг авах гэдэг ийм зүйлсийг бол нэн тэргуунд хардаг. Би хүн сургуулийг 2026 онд анхны төгсөлд хийх үеэс ахуулаад манай сурагчид сайн сургуульд элсэж орно гэдэгт бол итгэлтэй байгаа. Гэхдээ сайн сургуульд ороод сайн суралцахад бэлтгэгдсэн байх ёстой гэж хардаг. Жишээ нь би ихтэй сургуулиуд суралцаад явж байхад математикийн хичээл үзэхэд хятад хэл дээрх нэр томьёолыг мэдэхгүй байсан. Тэгэхээр ахлах ангидаа яг энэ төрлийн мэргэжлийн үгэллэгүүдийг суралцаж чаддаг. Хятад хэл дээрх сурагчдыг хараад тоог нь бодоод ойлгож чаддаг. Ийм хүүхдүүдийг бид нар бэлтгэх ёстой гэж харж байгаа. Энэ суурийг сайн тавьж иж тухайн хүүхд маань очиод хичээлээсээ хоцрохгүй, агуулгасаа хоцрохгүйгээр сайн суралцж чадна. Дагаа сайн суралцсанараа сайн төгсөгчд гарч чадна. Дэлхийн хэмжээний сургуулиудыг бас сайн төгсөж чадна гэдэг нь сайн ажлын байран дээр гарч чадна. Би бас нэг одоо өөрийн одоо харж байгаа нэг мөрөөдөл бол Монгол улсад ирээдүйд хэрэгжих том мега төслүүдийн мундаг байгалийн ухаан суурьтай ийм инженерүүд, технологи суурьтай инженерүүд манай сургуулиас төрөн гарах ёстой гэж хардаг. Тэр дундаа сая одоо энэ ондогийн маань хиймэл дагуул хөрч байна. Тэгэхээр би бол Элон Маскын хийж чадж байгаа энэ хиймэл дагуул шиг мянган хиймэл дагуулыг манай сургуулийн төгсөгчд тэнгэрт хөрөх ёстой гэж харж байгаа. Ойрын хугацаанд бол Улаанбаатар хотын одоо энэ төвжирэл дээр метроны сэдв их халуун сэдв болж байна. Манай улсад метроны талаарх инженер хэд байгаа вэ? Бид бэлэн үү? Тэ? Өөр гадны улсын хөрөнгө оруулалтаар инженер техникийн ажилчдаар бий болгоно гэж ярьж байгаа. Цаашдаа тэрийг арчлаад аваад явах, янзлах тэр инженерүүд бэлэн үү? Тэ? Тэр энэ тал дээр л одоо хүүхдүүдээ бид нар бэлтэнэ гэж харж байгаа. Байгалийн ухаан суурьтай, гадаад хэлний мэдлэгтэй, зөв амьдралын хэв маягтай ийм хүүхдүүдийг бид нар бэлтгээд сургуулийн маань чансаа ирээдүйд хэдэн инженер бэлтгээд хэдэн Монгол улсыг хөгжүүлэхэд хов нэмрээ оруулах үз тийм мундаг инженерүүд гарч ирж чадах вэ гэдгээр манай сургуулийн чансаа тогтоогдно гэж харж байгаа. За их гой зорилго байна. Тэгээд мэдээж маш сайн хамт олон бүрдсэн тантай хамт зорилго нэгтэй алсын хараа нэгтэй хүмүүс энэ одоо гэр бүлийн нэг гишүүн болцсон явж байгаа. Тэгээ ажилд нь амжилт хүсье. Юун дээр манай одоо сургууль бол боловсрол олгож байгаа нэг байгууллага. Тэгээд сургуулаас гадна нэг extra curricular activity гэж байгаад байгаа шүү дээ. Одоо сургуультай хамаагүй. Гэхдээ энэ боловсролд одоо эзэмш зарим нэг сургууль руу явхад та сургуулаас гадуурх ямар хөтөлбөрүүдэд хамрагч исэн бэ гэдэг асуултууд байдаг те. Тэгэхээр энэ бол тэр хүнийг бүтээж байгаа нэг юм процесс донд орцсон байгаа нэг чухал юм байна. Сургалтын хөтөлбөрөөс гадна. Тэгэхээр энэ дээр та ер нь ямар бодолтой байдгүй хүүхдүүдээ энэ чиглэл рүү сургуулаас гадуурх таны хараа хяналтаас цаашаа явцсан байгаа үед та эцэг их сургууль хүмүүжүүлэгч нар тохироод одоо энэ чиглэлд бэлдээрэй гэдэг тийм зүйл зөвлөдөг хүүхдүүдтэй. За хичээлээс гадуурх ийм үйл ажиллагаанууд хүүхдийн хандлага төлөвшлийн үйл ажиллагаанд аягүй чухал үүрэгтэй байдаг. Одоо ангийн ажил гэж бас их ярьдаг л да. Та намрын та урах цураалт байдаг юм уу те. Дээр үед бол ингэж хийгддэг байсан. Саяхан сургууль дээр нэг үйл ажиллагаа зохион байгуулсан юм. Сүхбаатар аймгийн
малчд маш их хэмжээний хүндрэлтэй байгаа. Дагаад тэдний маань хүүхдүүд нөгөө дотор байранд байгаад маш хүнд байгаа гэдэг мэдээг аваад зуудын хэмжээгээр улсад нэгэрч гисэж гин гэж ойлгосон. Тэгээ энэ хүрээнд бол хаан улд дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд хамтраад нэг хандив аян зохион байгуулсан. Тэгээ тэрэн дээр бол хандив өгнө гэдэг нь болохоор заавал мөнгө юм уу биет зүйл өгөхөөс илүүтэйгээр сэтгэлийн дэмэг өгөх ёстой гэдэг үтнээс бүх хүүхдүүдээр бид нэр захиа бас бичүүлж өргүүлсэн. Тэгээ нэг захиаг би бас санаанаас гарахгүй байгаад байгаа юм. Тэгээд нэг хүүхэд би багшаасаа танаа нутагт зуд болж байгаа гэж сонслоо. Миний хувьд одоо маш их тэгж санаа зовж байна. Тэгээд чи зуд дуусахаар хичээлээ амархаар манай сургууль дээр заавал ирээрээ би чамайг гэртээ онуулнаа. Хүчтэй байгаарэ гэдэг ийм нэг захиа тэр дундаас олж уншсан. Тэгэхээр хүүхдүүд бол хүнд туслах тий. Тэгээ яг энэ төрлийн ийм зүйлсүүдийг бусад дэлхийн түвшний сургуулиуд гэсэн маш их хардаг. Тэгээ бид нэр энэ захиа бичсэн хүүхдүүдээ тодорхой хэмжээний хандив өгсөн мөнгөн болон биет тийм ээ. Тэр одоо хүүхдүүдээ ч гэсэн урамшуулж талархлын бичгийг бас гардуулахаар төлөвлөд бэлдээд явж байна. Тэгээ энэ бол бас их тийм чухал үзүүлэлт. Нийгэм ч нөөрэ хүнээс бүрддэг. Тэр дотроо хүчтэй хүчгүй нэгэндээ туслах, дэм болохтой заавал биетээр биш. Сэтгэлийн дэм өгч чаддаг, талархаж чаддаг. Ийм одоо хандлага төлөвчлийг хүүхдүүдтэй бий болгох нь өнөөгийн 900-д их чухал байна. Тантай саналыг өгнө. Тэгээд өнөөдрийн ярилцлага энэ хүрээд өндөрлж байна. Та бүхэн миний ихэнд асуусан асуултын хариултыг авсан байх гэж найдаж байна. Тэгээд одоо яг энэ хүн бэлдэх гэдэг энэ асуудалд зөвхөн боловсролын байгууллага дан ганцаараа явдаггүйг та бүхэн надаар хэлүүлдэг мэдж байгаа бах. Тэгээд ирээдүйн хин нэг бэлдээ гэж байгаа бол хитэн оймс илүү илээсэн заавал багш нь байх албагүй ах нь эгч нь аав нь ээж нь зүгээр эсвэл таньдаг хин нэг нь тухайн хүүхдийн боловсрол хүн болох энэ үйл явцад оролцоотой байдаг юм шүү. Тэгээд та бүхэн энэ амьдралыг арай илүү туулаад үзсэн өнөөд тэр хүүхдийг бас баг зовоосоо гэж хүсдэг бах. Тэгээд зовхгүй байх гэж бол байхгүй. Гэхдээ тухайн зүйлдээ нүүр тулсан байхад даваад гардаг тэр иргэнийг бэлтгэхэд та бидний оролцоо заавал байх ёстой шүү. Тэгээд та бидний амьдралын чанар гэдэг зөвхөн танаас надаас шалтгаалдаг зүйл биш. Бид бүхнээс бүх хүмүүсээс оролцоотой байх, бие бинийгээ ойлгодог байх, дэмждэг байх, заримдаа бас зэмлждэг байх гэх зэрэг ингээд ер нь л оролцоо байж ич та бидний амьдралын чанар сайжирдаг. Тэгэхээр Күнз гэдэг энэ сургуулийг үүсгэн байгуулад боловсролын байгууллагт гар бие оролцоод явж байгаа та болон таны гэр бүл хамт олонд нь бүгдээрэнд нь ажилд нь амжилт хүсье. Тэгээ эрүүлийн сайн сайхныг бас хүсье. Баярлалаа. Та бүхэнд бас ажлын өндөр амжилт хүсье. Тэгээд гэр бүлийнх нь гişүүд эрүүлийн хамгийн гол нь сэтгэлийн амар амгаланг мэдэрч амьдрах болтугай. Баярлалаа. За баярлалаа. За тань жаргалыг хүсье. Дараагийн дугаар хүртэл баяр таа.